За та бүхэндээ Бархаас бод гарагийн маань иршээж буй Пүрэв гарагийн гээгийн өдрийн мэндийг хүргэе. Астро Солон байна. За тэнгэрийнхаа зургийг та бүхнийхөө өмнө илгээд тавьчихсан байна. Өнөөдөр тэнгэр дээр сар мантай зөндөө олон гоё эерэг аспектуудыг хийж гин. Тэгээд энд харж байгаа бол ангараг болон тэнгэрийн бангаргууд минь холбогдчихсан байгаа тийм үү. Тэгэхээр цөмөр өнөөдөр юуг анхаарах вэ гэдгийг ингээд хүлээн авч сонсцгоё. За нэгдүгээрт өнөөдөр Бархаас бод гарагийн маань иршээж байгаа өдөр. За Бархаас бод гараг маань энэ өнөөдрийн эзэн гараг баггүй юу? Энэ эзэн гараг маань иршээж байгаа өдөр айгүй гоё юм улбар шарунг ээлтэй байдаг. Энэ улбар шарунг маань биднэрт баяр баясгалан, таашаал, бүтээлч байдал, хайр дурлал, дотн холбоо гэдэг ийм гоё энергиудыг эрчимжүүлж өгч байдаг байгаа. Тэгээд анхаарах тал нь юу байдаг вэ гэхээр бидний ингээд сэтгэл хөдлөл савлчих гад байдаг, төр зүрийн таашаалын араас ингээд хит явчих гад байдаг. Юу гэсэн үг юм гэхээр төр зүрийн таашаалын араас явна гэхээр богинохон төр зүрийн жаргал хөөх гэдэг байхгүй юу? Сул тал нь. Гэхдээ сайхан тал нь бол зөндөө. Тэгээд энэ хүн өнгө маань болохоор бидний биеийн 7 төв хүрдийн 2 дахь төв хүрдийг хэрэгшээж байдаг эзэн ийм өнгө байдаг байгаа шүү. За илүү анхааралтай байвал зүгээр жилтэнгүүд маань болохоор хонь жилтэнгүүд маань байна. Тэгээд хөлийн шагаагаа цөмөр өнөөдөр анхаарах хэрэгтэй. Ялангуяа манай монголчууд маань хөлийнхаа шагаанд улаан утас цуудаг хүмүүс байгаа тийм үү? Тэгэхээр өнөөдөр хөлөндөө улаан утастай хүмүүс маань өөрийнхөө хөлийн улаан утсыг сайхан шившээд өрөөгөөд тийм үү? Улаан утсанд чинь юу шившигдсэн байгаа нь тэр шившлэгийг дахин шившиж хүчжүүлж өгөөрэй гэж зөвлөмөр байна. Хэрвээ зарим нэг нь улаан утасгүй байгаа хүмүүс бас зөндөө байгаа штэ. Тэр хүмүүс маань өөрийнхөө хөлийнхөө шагаануудыг сайхан өрөөгөө шившээд өнөөдөр ажилуулсан сайхан бүтэх болтугай гэдэг ийм өрөөлийг хоёр хөлөө батжуулах энергийг хиймээр байна ийм төрлийн заслыг. За тэгээд түүнээс гадна та бүхэн угаасаа мэдж байгаа тийм үү? Арслангийн ордод Бархаас бод гараг маань орсон бидэнд байгаа бүх юмыг ихсгээд байна. Тэгэхээр цөмөрөө өдөр алган дотроо сайхан юмыг бодож сайхан юмыг ихсхийг хичээх хэрэгтэй. Хоёр дахь анхаарах зүйлээ цөмөрөө бас мэдж байгаа юм ээ. Тэнгэрийн ван болон ангараг гараг маань штэ. Яах гэдэг вэ гэхээр гинти уур огцом ингээд оргилно тийм үү? Дараа нь өөрөө яагаад тэгж хийснээ ч ингээд гайхах бас ийм үе гарах болно. Эрсдэл үүснэ тийм үү? Эрсдэл дээр мэдээж хэрэг хэрт хурдан жолоодох хүртэл ингээд орно штэ. Ангараг гарагч өөрөө юмыг хийдэг, бүтээдэг, үйлддэг энерги учраас тэгээд яаран шийдвэр гаргахаа санхүүгийн эрсдэлтэй алхам хийж өгье. Бүх юмд хандлагатай ухаалаг хандаарай. Хүн хин нэгэнтэй ингээд харилцаагаа таслахыг хүсэх вэ. Тэгээд тасалчгаа дараа нь би яах гэж таслав даа гэдээ бас харамсах вэ. Тэгээд энэ гинтийн зүйлүүдээс юу нь бол ингээд болгоомжтой тийм үү? Гинт ингээд орж ирж байгаа сэтгэл мэдрэмжүүдээ дарах хэрэгтэй, ухамсартай байх хэрэгтэй. Тэгээд тэр дундаа цөмөрөө мэдрэлийг ачаалд оруулахгүй байх хэрэгтэй, толгоогоо амраах хэрэгтэй. Бидний толгоос өвдөж болзошгүй ангараг гарагч бас бидний толгойг хэрэгшээж яадаг байхгүй юу? Тэгэхээр толгойтойгоо бидний нүүд, хамар, ам, чих, хоолой гэдэг юу л вэ? Тэр бүгдийгээ бас анхаарах хэрэгтэй байгаа шүү манайхаа. Тэгээ өнөөдөр гэрчлэлтгүй ерөөсөө ойр дандаа тийм байгаа. Тэгээ яг өнөөдөр гэх юм бол цөмөр өнөөдөр ажлуудаа сайхан бүтээ, урагшаа сэтгэлжин хаашаа чиглээд ямар ажлаа бүтээх гинөө тэр бүх ажлуудаа бүтээх хэрэгтэй. Тэгээ тэр дундаас ингээ би хэрэгчлөөтэй баймар байна гэдэг тэр сэтгэлийг хүсэж байгаа тэр сэтгэлийг харин цөмөр стоныг цэгнэх хэрэгтэй шүү манайхаа. За тэгээд ийм зөвлөгөөг өгөхийг хүслээ. Тэгээд дараагийн бас нэг зөвлөгөөг юун дээр хүргэхийг хүсэж байна гэхээр бидний өөрсдөө гарын алган дээр байгаа энэ хэсгийг та бүхэн минь энэ зургийг хараад үз. Энэ сар маань байгаа хэсгийг энэ харагдаж байгаа. Энэ сар маань сая байсан хэсэгтэр цөмөр айгүй гоё массаж хийгээд өөрөө ядаж нэг 30-аас 45 секунд ч юм уу. Тэгэх юм бол өнөөдрийн бидний ингээд сар маань иршээж байгаа энерги холбогдож байгаа энэ олон ангараг гараг, тэнгэрийн ван гараг, далаа ван гараг гэсэн энэ сайхан өгөөжтэй энергиуд илүү их идэвхжнэ гэсэн үг. Тэгээд бид нар ч угаасаа байгалийн хүмүүс тийм үү дандаа байгальтай холбоотой байдаг. Тэгээд бидний гарн дээр байгаа бүх цэгүүд бүх юмтай холбоотой байдаг. Та бүхэн мэдж байгаа тийм. Зүү тавихад хүртэл бүх газар цэгүүдтэй байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан энэ зургийг харсан бол энэ зургийнхаа энэ цэг дээр массаж хийгээд ажил өгсөн сайхан бүтээсээгээд энерги хүчжүүлээд өгөөрэй гэж зөвлөж байна. За ингээд өнөөдрийн зурхаа зөвлөгөө маань ийм байла. Астро Солон байла. Бүгдээр нь амжилтсыг баярлалаа. Баяр та.